Замцхан та бүхэнд өнөөдөр мэдээ өгье. За Cryptoverse Sales нэг дугаар эхлээд бэлэн боллоо. За яарч finally Том-ыг олж авлаа. Тэгээ Том нь 2 7 олдохгүй байсан чинь 20 их чам байна. Тэгээ 2 гинэ л та. Баярлаа. Тэгэж. За ерөөхдөө Crypto-оор за ерөөхдөө зах зээлийн нэлээд мэдээ аваад гэж бодож байна. Мэдээгээ сан танилцуулна. За ингэсэн. За амжуулсан Cryptoverse-ийн 2 дугаар хэлний тайлангууд за ихнээс хийж болж эхэлж байгаа. За тэнд дундаас бол ерөөхдөө жижиг биржүүдийн ч гэсэндээ 2 дугаар тайлангууд маш өндөр ашигтай гарч ирсэн. Энэ нь бол altcoin season бол дүүх сайлцааны болоод эхэлсэн гэдэг ийм тохиол баг. Тэгээд Америкт болонгууд Coinbase CEO Brian Armstrong за Вашингтон хотод явж байгаа юм лээ. За Вашингтонд юу хийж байгаа гэхлээр digital asset буюу одоо энэ виртуал хөрөнгийн тухай хуулийн хэлцүүлгүүдийн бас анхаарчны зарим хэлцүүлгүүд энэ батлах тухай яриад төвчтэй явагдаж байгаа. За тэгээд энэ дээр болонгууд Америкт одоо биднийг одоо ингэ амьдарч байгаа хугацаанд одоогийн шиг ийм цэвэр regulation буюу дүрм журамтай зүйлийн тухай бас ингэ ярьж ирсэн үед бас айгүй ховорхон. Тэгээд бид нар бол энэ хуулийг батлах гэж итгэж байна. За энэ нь бол хамгийн гол нь одоо Америк улсад крипто болон захин виртуал хөрөнгө хөгжнө гэдэг итгэл найдвар бол нэг маш хүчтэйгээр өглөө гэдэг тухай энэ санааг илэрхийлсэн. Тэгээд өмнө сенатор нэг Cynthia Lummis гэх хүн хэлжсэн бас 19 сард бол одоо нөгөө ширээн дээр нь Donald Trump ширээн дээр бид хуулинцлог бэлдээ тавьчин цаачин гараа ус сургалтал хэрэгжиж явчихна гэдэг зүйлийг бас ярьж ирсэн. За тэгээд энэ хуулийн хамгийн гол чухал зүйл нь юу вэ гэдэг энэ дээр нөгөө нэг юу одоо яг энэ крипто дээр төсөл coin до бүтээгчтэйгээ хамгаалсан зүйл залтуудыг хамгийн чухалд оруулж өгөх ёстой. За тэгээд дээрс нь ямар нэгэн төсөл журам гаргаснараа тэрнээс одоо олох ашиг одоо тэрэнд биш тулан биш босч юм уу тийм бүх ашигуд нь бүгдээрээ ингэ бүтээгч байгаа хүнд инсентив гэдэг маягаар очдог байх нь бас чухал шүү. Энийг бас дөрвөн журмдаа тусгаж хамгаалж өгөхтэй шүү гэдэг поинтыг бас Crackness юу бас хэлж ийсэн. зөв altcoin season эхэлсэн гэдэг зүйлээс ярьдаг одоо мэдээж BNB сая бас яг $1000 ашиг $1000 тийшээ давлаа. Тэгээ ингээ харах юм бол ерөөдөө бол бидний топ 10 байдаг coin-ууд маань ерөөхдөө бол бүгд all time high-д бол хийгээд энэ $1000 гэдэг predict хийжсэн Монгол хүн хэмжиж мэдхүү би штэ шаах гэдэг юу вэ нэг би штэ гэж аа би биш мандуултай дөнгөж нөгөө нэг crypto coin гэж бүүн болж явах үед үнэн уучка дээр Instagram хаятай орж ирээд би энэ $1000 гэж ирж энэ баг болох байхаа гэдэг зүйлийг ярьсан тухайтай. Тэгээд тэр нь бол яг одоо хийгдсэн байлээ. Биткойн 75,000 гэж ирсэн юм болж шүү дээ. Тэрийг бол бидэд байгаа шүү дээ. Тэр чи байна ярьж байгаараа захаа. 2000 хэдэн онд биткойн 75,000 хүрнэ гэж чинь хамаажсан Монголд нэг л юм байдаг хэлээрээ. Скип байсаа гэдэг. За тэгээд топ одоо уран coin гэж одоо ярих юм бол биткойн Ethereum XRP байх гэдэг үнэлгээгээр. Тийм. Солоноч гэсэн өсөлттэй байгаа шүү. Тийм. Тэгмээд энэ гураас илүү сайн өсөлтөг үзүүлж чадсан нэг төсөл байгаа. Hyperliquid, Hyperliquid coin. Тэгээд төлөвлөсөн бас вижн төсөл байгаа. За тэгээд энэних болгоот ер нь сүүлийн сарын хугацаанд 40% өсөлтийг үзүүлсэн. Тэгээд явж хахад эднийхтэй өсөлтсөн нэг төслийг CZ одоо хуучин Binance-ийн CEO тий дурдсан Aster гэдэг төслийг дурдаад Aster гэдэг төслийн одоо бүр нөгөө үний тэр нөгөө чартыг гаргаж ирээд за ингээд тэгээ сайн байна. Энэ бол ингээд сайн ихтэл шүү. Үйлчлүүлээд ингээд хөгжүүлэлтээ маш сайн хийгэрэй гэдэг жиргэг хийсэн. За тэгвэл CC ер нь бол яг тийм төслүүдийн төсөл крипто токны одоо тэр үний чартыг төр болгож ширж хийгээд ингэж тэрэл мөл хэрэглээд үү тийм. Тэгвэл энэ Astra гэдэг төсөлд угаасаа тухайн CC-ийн одоо YZI Labs гэдэг газар хөрөнгө оруулсан юм байна. Тэгээд эднийх нь бол CC-тэй тодорхой хэмжээнд холбоотой гэж яригддаг. Тэгээд энэ Astra гэдэг төсөл бас маш ингээд огцон өсөлтийг үзүүлсэн байна. Тийм. Одоо яг сүүлийн 90 хоногийн хугацаанд топ 100 coin сарах юм бол 3-т явж байгаа. Сүүлийн 90 хоногийн хугацаанд 423% өсөлтийг үзүүлсэн байна. Тэгээд энэ нэг баш олон одоо экстер байгаа инфлюенсерүүд бол бас эрт ороод ашгуудыг хийцэн. Гэхдээ мэдээ цаашаа өсөхгүйгүй гэдэг хэлж мэдгүй. Хэрвээ өнөхөр altcoin явж байгаа бол season яваад энэ тэгээ цаашаа өглөө гэдэг юм бол өсгөл баг. Ямар ч байсан энийг ингээ season хүмүүс ингээ анхаарлын төвд мэдгүй байсан хүмүүс мэдгүй байсан одоо mass тундаа бас авчирд ингээ тавьчлаа юм төсөлтэй. Сайн байдаг байлаа шүү дээ. Тэгмүүд энэ болгоод ингээ hyperliquid-ийн ер нь бол ингээ тийм өрсөлдөгч төсөл гэж явж байгаа байхгүй. Бүр яг rival гэж явж байгаа төсөл. Тэгээд энийг бас гаргаж тавьсан. Тэгээ нөгөө нэг Вашингтонд болж байгаа үйл явдалтай холбоотой хахад Donald Trump-ийн нөгөө нэг биткойн барьсан алтан уушаа гарч ирсэн. Тэгээд биткойныг энэ криптогийн тэр нөгөө нэг нөхцөл орчин сайн нөхцөл орчин бүрдээсэй гэж хүсэж байгаа учраас нөгөө нэг meme coin-рууд маань бас хэрэг тийм хөшөө гарч иж тавьж бас нэг том statement гэх юм уу та хийсэн байлаа. За тэгээд энэ Bullrun бас мэдээж хамгийн их хүлээх төсөл бол Solana суурьсан meme coin бас угаасаа өсгөр өсөж явах бах. Fund дээр сагдаа явж байгаа. Тэгээд Solana бол угаасаа өөргөө дандаа бид нар бол ингээд блокчейн дундаараа надад хурдаараа үзэх хүн бол байхгүй шүү те. Унтартаагаараа үзсэн. Байхгүй шүү. Хин хамгийн хурдан унтрах бай. Тэгээд Solana нэгт. Одоогийн хамгийн хурдан төсөл гэж явж байгаа төсөл одоо SU гэдэг төсөл байгаа. Тэгээд би буруу санаж байгаа за SU мөн баха. Тэгмээ SU болонгод
400 миллисекундд одоо гүйлийг үүсгэж байгаа гэж байгаа. Тэгмүүд Solana одоо Alpenglow гэдэг нь шинжилэл явуулж байгаа тийм. Ethereum нөгөө Team Fork гэдэгтэй адилхан нэлээд том нөлөө бүхий шинжилэл болон за энэ хийгдснээр одоо 100-аас 150 миллисекундэд гүйлийг хийгднэ гэдээ бүр дийлдэшгүй болно гэд. Одоо бол нэг дундаж гүйлээ 12.8 секундэд хийгдэж байгаа гэж явж байгаа. Тэгэхээр Solana бол улмал хурдаар одоо өрсөлдөх өөр блокчейнийг байхгүй болгоод бүгдийг буцахна гэдэг зүйл яригдж явж байгаа. Тэгээд governance буюу одоо нэг засаглаараа энэ дээр санал хураахт бол 98.94%-аар одоо нийт одоо юу гэдэг рийг ажиллуулах гэж яаж болохгүй буруу хэлэх гэдэг. За ямар ч байсан тэр нөгөө нэг гүйлгээ баталгаажуулдаг хүмүүс их юм да ер нь бол энийг ингэж хийх нь зөвөө гэдэг зүйлийг санал өгсөн. За тэгээд амжилттай болж чадах юм бол 100-аас 150 миллисекундэд нэг гүйлгээ хийж байна гэдэг. Ер нь л гүйлгээний хувьд тэр бас үнэн ч гэсэндээ буурч магадгүй. Гэхдээ тэр талаар ямар нэг мэдээлэл хийх байгаа. За эргээд буцаад биткойн руу очиод биткойны мөн л 115 мянган төгрөг бол байгаад байгаа. Тэгэнгუთ том цагаараа RSI дээр болонгууд яг ийм төсөл байдал дээр бол ингээд одоо 9 дэх удаагийн bullish signal бол өгч байна. Одоо бол 150 мянган бол 55 мянган гэдэг төвшинлөө бол харах хэрэгтэй байхаа гэдэг зүйл яригдж байгаа. Тэгмээд нөгөө талд нь крипто coin шүү зөргүүлээд за биткойн ингээд bull market-ийг одоо 10 гол индикаторууд гэж үзэх юм бол энэ индикаторуудын 8 нь бол одоо биткойн тавьж өсөхгүй буюу тийм дот bear signal уналт бол орж ирэх хэрэгтэй, correction орж ирэх хэрэгтэй гэдэг сигнал бол өгөөд байгаа гэдэг зүйлийг ярьсан. Бас өөр сонирхолтой юм болгоод богино хугацаанд биткойн арилждаг хүмүүс буюу хүмүүс маань 108-109 гэдэг төвшөнд бол ингээд ашиглуу хилцээний ороод ирсэн байгаа. Тэгээд төвшний бас ингээд хангалттай хамгаалцсан байгаа. Харин энэс доош унах юм бол огцом доошоо татах магадлал өндөр юм байна шүү. Гэхдээ 108-109 гэдэг төвшний ингээд лөө орохгүй байгаа цагт дээшээ гэдэг хандлага маань өөрчлөгдөж өгч үзсэн л гэж. За эдийн засгийн талаас өчтөр бас шин Ашта мэдээ гарсан Fed interest rate гарлаа. За FOMC уулзтааллаа. За тэрний өмнө яг энэ сард айгүй тийм ойлгомжгүй хоёр мэдээ байсан. За CPI бол өсөлттэй гарсан. За инфляц өсөж гин гэсэн үг. За яг түүний дараагаар 11-нд бараг CPI гарсан баг. 18-ны өдөр буюу өчигдрийн үед бол бодлогын үеийн мэдээ гарсан. За тэгмүүд инфляцийн мэдээнд урдчилж байгаагуудаа инфляц өсөж байгаа. Тэгмүүдээ бодлого чинь ингээд яг хавьлаг лог тестээр бодох юм бол инфляц ч юм бол бодлого буурах гэсэн үг шүү дээ. Тэгвэл бодлого болохоо буурна гэдэг хүлээлтийг бол өнгөрсөн сард бол Jerome Powell яран дээр ярьсан те. Тэгэхээр буурнаас хүлээлттэйсэн. За ямар ч гэсэн өчигдөр шинэ үед бол маш сайн мэдээ гарсан. Бодлого буурсан. За тэгтээ буурахтаа бас нэг бөөрөх юм ярьсан. За ихэд алдаа бас инфляц ингээд өсөд байна. Ажилтгууд л ихсэж байна. За тийм учраас бодлогыг бол дахиж одоо ингэж буулгаад байх боломж байхгүй гэдэг талаар баг ярьсан. Тэгэхээр яг нэг талаараа сайн мэдээ гарсан боловч араас нь тайлбар дээрээ ерөнхийдөө зах зээл юм байна. Тийм учраас бодлогоо бараг буцаад одоо өнгөрс буцаад энэ нэгжтэй навчирна гэдэг зүйл баг ярьсан учраас зах зээл төдийлэн сайн нөлөө үзүүлсэнгөө одоо түүнтэй холбоотой зах зээл доош хоногс аваад за эргээд буцаад одоо өсөлтийн чиг хандлага руугаа орж байна. За ямарсан үүнтэй холбоотой биткойн дээр өсөлт орж ирлээ. Ethereum за мөн BNB гэвэл маш сайхан мэдээ гарсан бол $1000 хүлээ те. 1000 орцсон баг тий. Тэгээ одоо ингээ яг fair and great индекс харах юм бол 51% заагаад байна. Гэхдээ dealing coin-ууд маань бол өсөлт сайтай байна тий. Тэгэхээр бас энэ нэлээд бас bullish маягийн нэг индикаторс байж магадгүй юм. За тэгээд юу басан? Нэгдсэн улсын байгууллагын хүчлэг хөтөлбөрийнхэн ерөнхийдөө засгийн газрууд болон улс орнуудтай хамтран ажил бүгд нь AI болон блокчейн спортуудыг нэр орохгүй байна. Эдгээр чинь хөлдөөс дагууд юм байна гэдэг дүгнэлт хийсэн байгаа. Тийм ч учраас өөрөөхөө тийм нэг засгийн газруудтай хамтсан тийм академик бас дараа онд нэхэр төлөвлөж байгаа юм билээ. За одоо бол сургалтын хөтөлбөр болцоод явж байгаа. За гэхдээ энэ яг анх удаа үүсэж байгаа зүйл бол биш. Algorand-тай хамтраад бас 2023-аас хойш 22 мянган одоо тийм төрийн болон одоо олон нийтийн албан тушаалтууд бол энэ төрлийн блокчейн сургалтууд бол бас орсон юм билээ. За яагаад энэ сургалтыг хүчтэй илүү орж байгаа гэдэг шалтгаан цаана юу вэ гэдэг. Тэгэхээр ер нь биткойн ч одоо ингэ хүлэн зөвшөөрөх систем үгүй юу гэдэг одоо энэ мэтгэлцэн бол ер нь ихэнх шатанда болоод дууссан. Одоо харин бид нар яаж энэчнээс илүү өгөөчтэй, ашигтай ч юм уу, улстай ашигтай байх боломжтой вэ гэдэг тал дээр ихэнх улсууд энэ талдаа гарч байгаа юм шиг байна. Тийм учраас нөгөө талд нь гүйцэтгэлийн ажилтнууд нь яг энэ ойлголтыг бас бүрэн гүйцэд тавьсан байх хэрэгтэй гэдэг утгаараа иймэрхүү эрэлт бас айгүй өндөр байгаа гэдэг юу мэдээ бас гарч илээ. За тэгээд өөр нэг сонирхолтой мэдээ гарсан нь XRP Dogecoin хоёрын ETF энэ 7 хоногт гарна. Гэхдээ тэр нь spot ETF биш. Одоо нөгөө нэг яг ханштай нь харамлагдсан нэг ETF байх юм билэ. Жигнэсээ spot ETF шиг тухайн coin авч чадахгүй. Зүгээр XRP-гийн үнийг та өснө гэж бодчих юм бол хөрөнгөний зах зээл дээр одоо XRP-RR гэдэг тэр энэ цаасыг худалдаа авчна. Тэгвэл тэр нь XRP үнсэх юм бол дагаад өсөө явж байгаа. Тийм төрлийн ETF юм байлээ. За энийг яг ямар ETF гэж сайжруулах мэдэхгүй. Тэгээд Dogecoin XRP хоёр бол яг
энэ 7 хоногт ер нь гарах юм бэл 1.4-д 1.5-тад. Тэгэхээр яг сонирхолтой. Яг тэр ETF-ийг авлаа гэхэд цаана бол coin худалдаж авах гэсэн асуудал байх биш тийм. Гэтэ тэр нөгөө үнэтэй нь харамслагдсан үн цаас гэх юм уу та. Сонирхол. Үнийн дагаж хөдлөх. Нилээ суулгаатай ETF болж. Тийм дээ тийм. Сонирхол. Тэгээд XRP холонгот XPRR байсан баг. Нөгөөх нь холонгот Dogecoin холонгот DO тэнгууд JE гэдэг юм тикертэй мэлээ. Тэгэд энэ Dogecoin-ыг төвлөдөд XRP-ийн холонгот 5-тад гарчихна. За энэ яагаад ийм ETF гарч байгаа гэдэг юм гот одоо ингэ тийм байна. Bitcoin spot ETF ч болонгууд 1940 оны акт буюу одоо тухайн журмын дагуу хийгдэх ёстой юм байна. Тэнгууд энэ нь илүү чанга журам. Тэнгууд энэ яг энэ ханштай хандлагдсан одоо энэ ETF маягийн төрлийн зүйл маань болонгууд 1937 он гэж хэлв. Дүүрмэн түүх тоо. Тийм. Тэнгууд яг за оныг марччих заа. Тэнгууд энэ дөрөв нь юу вэ гэх тэнгууд 75 хоногийн дотор хэрвээ юунаас SEC буюу одоо санхүүжлөхөөр үнцаас болохоор наа чин болохгүй гэсэн хариу ирэхгүй бол 75 хоногийн дараа шууд зөвшөөрөгдсөн гэж тооцоод гарах боломжтой юм. Тэнгууд одоо энэ хүрслийн хугацаанд евро нэгэн байдлаар SEC-ийн зүгээс болохгүй гэдэг хоёр ирэх учраас шууд одоо болох юм байна гэдэг 4-р 5-д энэ хоёр ингээд гараад явах юм байна. За тэгээд энэ нь юуны үүдийг нээж өгч байгаа гэхлээр XRP болон Dogecoin-ийн spot ETF одоо гарах эхлэлийг одоо ингээд тавьж ирсэн. Тэрний одоо ингээд ёсондоо дуршилт нь болж явах юм байна гэдэг зүйлийг хэлсэн гэж тэ. Одоогор л нэг spot ETF гарах гад AVAX, Litecoin, BNB-ийн хүслүүд бол тийм гарцсан байгаа. За эдгээр бол тэгээд ер нь бол батгахсан тодорхойгүй хөх мэдээж нөгөө 90 хоногийн хугацаанд шийднэ үгүй бол хойшлуулах боломжтой учраас их бол бас хойшлуулснараа яваалгаа шүү дээ. Тэгээд солоно дээр бас юу басан нөгөө нэг super trend indicator гэж юм ажилт юм байна. За тэр нь бас буулын сигнал өгөхөд эхэлсэн. Weekly chart-н дээр. За энэ chart хамгийн сүүлд ингэж ийм сигнал өгч байхад солоно маань 620% өсөлтийг бас үзүүлжсэн гэдэг юм байна. Тэгэд одоо бас энэ сигнал өгдөж байгаа учраас энэ өмнөхтэй хүүхдэд адилхан бас өндөр өсөлтүүд үзүүлэхгүй юу гэдэг зүйл яригдж байгаа. 255 Америк доллар гэдэг түвшигт авчих юм бол цаашаа бас нэлээд өсөж байгаа гэдэг хүлээлттэй байгаа юм лээ. Тэгээд Tether-тэй холбоотой бас нэг гоё мэт байгаа. Tether болонгууд Америкт одоо USAT гэдэг бас нэг юм доллартай уягдсан харамсалцсан coin гарах гад өөрөөхөө тийм багийг бүрдүүлээд 90 тийм байгууллага байгуулж байгаа юм лээ. За энэ дээр нь болонгууд нэг Америкийн засгийн газрын одоо зөвлөх байсан Bo Hines гэдэг хүн орж иж байгаа. Энэ нь болонгууд өөрөө крипто дэлгэхдээ ерөөхдөө бол баг крипто зөвлөх нь байсан юм билээ. Тэгэд энэ хүн CEO-ор очиж байгаа. Тэгээд шууд бас шуумаараа энэ хүн чинь бас нэг нэлийн танил талтай байгаа. Тэгээд энэ дээр бас ингээд үйл ажиллагаа хэлэх ийм алхам бас хийгдэж байгаа мó да гэдэг зүйл бас яригдчихсэн. Ерөнхийдөө ингээд stable coin-ы засал харах мал аягүй өргөжлөлт хэлээд байна. Түрүүхэн бас нэг үедээ харагдсан Google өөрсдөө гэсэн бас stable coin гаргаж байгаа юм шиг үлээ. Тэгээд чинь Google-с шууд AI-тайгаа холбоод одоо жишээ нь би Google-с заадаг чинь Blackbank-ийн тоглолтын төлбөр авмаар байх юм бол Google өөрөө тэр ухаал хиймэл явахын ажиллаад хаан зарж जैन тэр сайд руу нөр ороод шууд ордер хийхэд бэлэн болоод одоо өгнө. Тэгээ би төтөр тооцоо шууд stable coin-ээр хийснээрээ маш хурдан үйл хийх боломжтой гэдэг зүйл явж байгаа юм да. Тэгэхээр ерөнхийдөө stable coin-ы зах зээл бол маш хурдцтай явж эхэлж байна те. Тийм шүү. Тэгээд би нэг мэдээ уншижсэн сонирхолтой юм гарсан. Ер нь нэг биткойнтэй хүн хэр ховор вэ гэдэг мэд байсан байхгүй юу? Тэгмээд одоо ядаж нэг биткойнтэй хайг болонгууд 800-900 мянга гэсэн баха хайгууд байгаа. За гэхдээ яг үнэндээ болонгууд эдэн гэдэг хөвчлэн биржүүдээ нөгөө тараан байрлуулсан юм эсвэл хов хүмүүсийн ингээд тараан байрлуулсан хайгууд гэж үзэж байгаа байхгүй юу? Тэгээд үзэсгэлэн ингээд дэлхийн нийт хүн амын нэгээс 0.1-ээс 0.2% ер нь нэг шиг биткойн байх боломжтой. Нийт нэг supply-а ботхолоор. За тэгээд тэр нэг 21 сая. Тэгэхээр 10 сая хүн л ядаж нэг биткойнтой байх боломжтой. Бусд нь бол нэг вэлүүд нь авчнаа. Энийг тооцоол гарсан байлээ. Тэгэхээр нэг биткойнтой байгаа хүн бол юм ховрох нь шүү дээ. Тийм ээ те. Хадгалаад гэвч байгаа. Яг одоо нөгөө яг одоогийн тооцоогоор 10 сая хүн биш нэг 800-850 мянган хүнд л нэг биткойн бол байгаа. гэж гарсан юм байлээ. Сонирхолтой юм байна. Ер нь гэхдээ крипто биткойн хийсэл ер нь криптог мэддэг сонирхдаг худалдаж авдаг хүмүүсийн тоо нь ерөөдөө нийт хүн амтай харьцуулахад хүртэл маш бага хэмжээтэй байдаг шүү дээ. Тэгээ магад энэ яг энэ мэдээг нөгөө нэг стилчи эрт мэдж байна гэдэг дээр нөхөх орж ирдэг мэдээлэл тий. Нийт хүн хэдэн биткойн дээр тий. Яг одоо бодис нэг биткойн эзэрч байгаа хүний тоо бол яг 850 мянган төгрөгийн 850 мянган хооронд л байгаа. Тэгмээд нэг биткойнтэй адресийн тоо болонгууд хэд байлаа. Энэ тоон дээр би яг алдаад буруучиж. Энэ дээр ба та буруу бичиж авсан байна. Яг бас сонирхолтой нэг хүний яриасан. Одоо чинь хүүхдийн мөнгөө зөвхөн хадгалт төгрөгөөр хэвтүүлж инфляц хэвтүүлж яхаа оронд
хүүхдийн мөнгө буунгууд нь хүүхдтэй зөвхөн биткойн авч хадгалаад байдаг хүмүүс байдаг юм байл л дээ. Бас тийм план гаргасан хүмүүс байд юм лээ. Ханшин бол тэр хүнд хамаагүй. Уус 100,000 төгрөг орж чаа тэрийг нэрээсээ шууд доллар болгоод биткойн хадгалаад байдаг. Тэгэхээр ихэд байнгын доллар кост авиж аваад байсан шүү дээ. Тий. Тэгвэл манай зэрэглээ за баг хөш шахуу улс Казахстан улсын ерөнхийлөгч нь ингэсэн мөлий. Биткойныг ингээд биткойны үндэсний тийм нөөц сантай ч болох тухай энэ бид хүмүүс яриа хэлцэрхийх хэрэгтэй байхаа гэдэг зүйлийг аль дуудаад өнгөрсөн. Тэгээд хамгийн гол нь Crypto City буюу Crypto Hot буюу юу юм бэлээ. Криптогийн чөлөөт бүсийг байгуулж үзэх юм бэл. Тэгээд тухайн бүсэд болонгод крипто төлбөр тооцоо хийж болно. Бүх баг үйлчлэг крипто гаргаж болно. Ийм чөлөөт бүсийг байгуулад ийм туршилтын бүс үүснээр криптогийн ирээдүйг үнэхээр хэрэгцээтэй байж чадах, бас хэр өргөжтэй байх чадах гэдэг туршилтыг хийн улмаар нөгөө нэг биткойны нөөцтэй байх уугүй юу гэдэг шийдвэрт нөлөөлөх байхаа гэдэг зүйл бас яригдж эхэлж байгаа юм байна. Тэгээд ирлээ нөгөө нэгдсэн улсын байгууллагын хүчний хөтөлбөрч нь яагаад олон хүн сурах гэдэг вэ гэдэг шалтгаанууд бас иймтэй холбогдоод явчихж байгаа. Ер нь олон улсад биткойн криптог угаасаа хадгалж эхлэх юм байна. Тэр нь бол ирээдүй юм байна. Тэгэхээр тэр төрлийн сургалтууд угаасаа онц шаардлагатай юм байна. Зарим засгийн газар хүсэж байгаа юм байна. Тэрийг бас бид нэр өгье гэдэг. Гэвтэл манай Монгол бас ядаргаатай тий. Болоод юм. Гэт уйлж байлаад байна. За ингэ хөрөх мэдээж дуусна. Тийм нэг хөрөх мэдээ дуусна. За ингэ том хөрөх мэдээлэл маань дуслаа. Та бүхэн крипто дээр арилж игрэл Binance Page-ийг сонгож арилж игрээ. Доор байгаа линкээр та бүртгүүлэх юм бол арилжааны шинжилгээс 20 өнгөлөх боломжтой байна шүү. За мөн манай Forex Page-үүд хамтарч ажилладаг. Mot Forex болон EBC Financial XM гэсэн брокертэй хамтарч ажиллаж байгаа. За Xender магадгүй нэг KV $500 KV зарласан. За тэн дээр хамрагдсан хүмүүс нь бол 19-ний өдөр за маргааш энэ дугаар орж явах үе за XM ажилтнад надад манай ялагч нарыг тодруулж өгөх бах. За түн техник шинжилгээ хийж явах үед тодорчхон бид тэр хүмүүстэй холбогдоод $100 шилжүүлчихье. За мөн EBC Financial-аас иймэрхүү FC Barcelona-гийн merchandise төрж юм лээ. Та бас доор бол линкээр бүртгүүлээд тодорхой хэмжээний арилжааны идэвхтэй байх юм бол мерчүүд бэлгэлж байгаа юм байна шүү. За мөн өөрийн өрөнгөөр биш. За Fund-аас авмаар байл iTrader дээр CV6 гэсэн код ажиллаж байгаа юм билээ. За ингээд тэг шинжилгээ рүү. За тий. За техник шинжилгээний булан луга шууд орцгоё. Баярлалаа. Шууд дуусах таахгүй тий. Орохгүй дуусах. За юу цаана. За тэгэхээр хэдүүлээ техник шинжилгээ дээр за апдейт хийгээд явчаа гэж бодож байна. За ерөнхийдөө эхлэний ээлжинд хэдүүлээ USDT dominance харъя гэж бодлоо. За USDT dominance хэвд бол за мэдээж bearish mega pattern доош стрейт явсан доо үе гэх юм бол дахиад доош унах магадaltaй гэж урд урдны дугаарууд дээр бол ярьж байсан. За доо үеийг тодорхойлж өгчсэн зэ. За энэ цэгээс доошоо доош явах юм бол мэдээж доош шиглэлийн уналтыг орж магадaltaй гэж таамаглажсэн таамаг ерөнхийдөө бол яваад бол дуслаа. За тэгтээ за энд үүссэн triangle pattern дотор нэлээдгүй олон мэдээ бол өрнөлөө. За CPI мэдээ гарлаа. За мөн цаашлаад бодлогын буруулах fair interest rate-ийн мэдээнүүдс гарлаа. За түүнтэй холбоотой нэлээд өндөр савлгаануудын энд зүйд орж ирээд за ямар ч хэлсэн чиглэлийн дагуу буюу доошоо чиглэлээр бол унж байна. За тэгэхээр USDT dominance доошоо унж байна гэдэг чинь крипто өснө гэдэг тохиог бол бидэрт өгсөөр байгаа гэж бодож байна. За ерөнхийдөө бол daily timer нь харах юм бол за bearish mega pattern үсэд унссан, дахиад bearish mega pattern үсэд унссан. За энд дахиж нэг юм bearish mega pattern үүссэн байна. За ерөнхийдөө ингээ уналтуудаа харах юм бол дандаа impulse хөдөлгөөн, correction хөдөлгөөн, impulse, correction, impulse, correction, impulse. За хэдийгээр буцалтын хөдөлгөөнүүд буюу за consolidation гэж зарим нь хэлдэг. За ихэд тасрын хөдөлгөөнүүд орж ирээд дандаа үргэлжилсэн уналтын хөдөлгөөнүүд бол үргэлжилж байгаа. За энэ уналтууд манай өөрөө криптог өсөлтийн хөдөлгөөнүүд болж яг уруу хамааралтай болж эхэлдэг. Тэгэхээр доош унлаа, correction орлоо, унлаа, correction орлоо, унлаа гэх маягаар хөдөлгөөнүүд бол өрнөж байна. За энэ нь ерөөхдөө зах зээлийг илүү эрүүл маягийн хөдөлгөөн гэж бол миний хувьд дүгнэдэг. За яагаад гэвэл мэдээж нэг зүйлээс шалтгаалсан эсвэл зөвхөн нэг мэдэн шалтгаалсан өсөлт уналттай лаа ол юу гэж харагддаг вэ? Ерөөхдөө шууд ингээд өсөө өвчдөг. Тэгэхээр энэ дээр нөгөө нэг ямар ч засвар хөдөлгөөнүүд байхгүй учраас эдгээд унахтаа маш урд унцдаг. Тэгэхээр ерөнхийдөө бол зах зээлийг өсөж байгаа бол ерөнхийдөө өсөөд алгуурхан ингээд correction хийгээд өсөх юм бол аюу зүгээрээ гэж минь бол боддог. За биткойн дээр ч гэсэн ерөнхийдөө ингээд харах юм бол өсөлт орж ирлээ, correction орлоо, өслөө, эндийн багсрын correction орж ирлээ, өслөө, correction орж ирлээ, өслөө, correction орж ирлээ, өслөө. Дахиад correction орж ирлээ. За магадгүй дахиад дараагийн өсөлт нь хаана байх боломжтой вэ гэхээр хэдүүлгийн нэлээ эрт таамагсан үнийн дүн бол 130 орчим, 135 орчмоор өсөх магадaltaй гэж
таамаглаад байгаа. За ерөнхийдөө тэгэхээр том цагаараа USD dominance-ыг бол унахаар гэж харж байна. За бага цагаар нь буюу 30 м-аар харах юм бол за ямар ч хэлсэн доошоос магадaltaй паттерн үүсээд доошоос тэрчсэн дахиад бага цагийнхаа bearish маягийн паттерны доовыг дахиад идчихсэн байгаа учраас энд дахиж correction орж ирээд дахиж уналтын хөдөлгөөн орж ирэх хаа гэсэн бодолтой. Тэгэхээр криптогоо хэдүүлээ биткойныг бол өснө гэж таамагдчихвч болохоор байна тийм үү. За биткойн дээр одоо яг үүссэн байгаа төслөлийг харах юм бол за мэдээний улмаас ямар өндөр савлгаанд энд ингэж орж гарч байгааг харж байгаа хэ. За одоо бол харьцангуй мэдээлэл бол харьцангуй дууслаа. Тэгэхээр одоо л харьцангуй мэдээ бол байх юмсан бодлогыг бол буурчихсан. За инфляц бол өссөн, бодлого нь буурсан. Тэгэхээр одоо дараа сарын 11 12-ны хүртэл нэг хагас чухал мэдээ бол байхгүй болов гэж бодож байна. За тэгэхээр хэдүүлээ яг одоо иймэрхүү нэг channel маягийн зүйл дээр ямархуу нөхцөл байдал үүсдэг вэ гэдэг одоо манайхыг үздэг хүмүүс бол тогтмол мэдж байгаа. За иймэрхүү channel байгаа зүйл дээшээс тэрчих юм бол энд таазуулжсэн цэг маань шалгах магадaltaй байдаг. Тэгэхээр энд бол маш тэжгүй сайхан pullback хөдөлгөөн бол энэ өглөө 8 цаг үед орсон байсан юм аа. Би яг өглөө long альжаанд орё гэж байгаа. За хэтэрхий хүчтэй уналтын хөдөлгөөн 15 м авах юм бол хэтэрхий хүчтэй шууд унаад ороод ирсэн учраас энэ дээрээ магадгүй жоохон тогтоод эндээс юм хариулт аваад байлдаа шил long альжаанд орё гэсэн болж байгаа. Ерөнхийдөө шууд таталтын хөдөлгөөн бол ороод ирчихсэн байгаа. За тэгэхээр одоо хэдүүлээ юу үлээх вэ гэхээр за миний дөө мэдээж long арилжаа төлөвлөж байгаа. Тэгэхээр энэ паттерныг харчаа. За 15 м дээр нэг иймэрхүү маягийн паттерн үүсэж байна. За энэ дахиад доош орж шалгах юм бол шууд эндээс нь миний хувьд бол long арилжаа шалгана. За энэ бол маш гоё long арилжааны situation гэж харж байгаа. Яагаад гэвэл за урд нь тааз болоод байсан цэг маань дээшээс тэрчсэн эргээгээд спорт зон болж байгаа. Тэгэхээр спорт зоныхон доор стоплосоо тавьж өгөөд дээшээгээ магадгүй. За ойрын импульс хөдөлгөөн, энэ импульс хөдөлгөөн орсон байна. Тэгэхээр иймэрхүү байдлаар импульс хөдөлгөөн энд орж ирэх магадaltaй гэдэг байдлаар дээшээ long арилжааг бол за 116,600 гэсэн түвшинд ирэх юм бол дээшээ long арилжаанд орно. За эсвэл за энэ паттернийг илүүдгийг харъя те. Тэгэхээр энэ паттерн бол яг төгс бол гоё харагдахгүй. Гэхдээ хоёрдоо бол зурагдаж байна те. Ингээд таад болж байна. Дахиад магадгүй эндээс ингэж тааз болж байгаад дээшээс тэрчих юм бол сэтэлтэн дээр нь long арилжаа спорт зоныхоо доор стоплосоо тавиад мэдээж энэ хувийг эртэж байгаа бол яг энэ эртэж байгаа хувьяасаа даруй 3%-аар илүү дээшээ тавих хэрэгтэй. Мэдээж risk reward хэдүүлээ гоё тааруулах хэрэгтэй. Нэгийг эрсдэд нэгийг олно гэдэг байлаа гэсэн хандж болохгүй гэсэн үг. За Ethereum дээр бас дэжгүй паттерн үүссэн. За тэгвэл энэ дээр бол нэлээдгүй явсан. Энэ дээр бас яг нэг иймэрхүү паттернээс харагдаад байсан. Ингээд паттерныг бол арай төрүүлж зурхын одоо сул тал гэх юм уу. За энэ дээр бол миний хувьд нэг long арилжаанд ороод stop loss авсан. За хэтэрхий яарсан маягийн арилжаа хийгдсэн гэсэн үг. Энэ дээр бол. За ингээ харах юм бол ханш бол яг энд байгаа гэсэн үг шүү дээ. За энэс хойшоо байхгүй гэсэн үг. Тэгэхээр ханшийг яаж харсан бэ гэхээр тааз болсон, тааз дээшээс тэрсэн. За дээшээс тэрлэнээр нь long арилжаанд орсон. Паттерны хандаар stop loss тавилаа. За нарилжал дээшээ сэтэлтэн хөдөлгөөн бол дээшээ орж ирсэн ч гэсэн за буцаад уналтын хөдөлгөөн бол орж stop loss авагдсан. За түүнээс хойш ерөнхийдөө Ethereum дээр арилжаа бол нэгдэггүй байгаа. Одоо л илүү хүлээж байгаа гэсэн. За хүлээж агаад за ерөнхийдөө нөгөө паттерн маань бол энэ паттернаас хувираад энэ яг жинхэнэ тааз нь болж хувирсан. За доороо спорт. За эндээс дэше сэтэлтэн дээр нь бол long арилжаанд ороогүй мэдээ гэдэл гарна гэдэг байдлаар хандаад мэдэн дээр арилжаа хийхгүй гэдэг байдлаар хандсан. За одоо харин нэг иймэрхүү triangle маягийн паттерн үүсэж байна. 15 м руу харах юм бол за энэ паттерны аль нэг талд нь гарахт нь за мэдээж дээшээс тэрх юм бол дээшээ long арилжаанд орно гэсэн үг. Энэ паттерн чинь ингэж хахагдаж явсаар байгаад дээшээс тэрх юм бол дээшээ long арилжаа. Мэдээж паттерныхаа доор stop loss тавьж өгөөд дээшээгээ long арилж явна гэсэн. За Ethereum бол одоо ерөнхийдөө бол Twitter жоохтой X эдрийг харах юм бол за мэдээж Twitter дээр Ethereum дээр бол all time high хийн гэсэн хүлээлт бол дахиад хүн болгонд бол байгаа. За хэдүүлээ бүр том цагаар харах юм бол
яг түрүүний биткойны багцаг дээр үүссэн байсан шиг паттерн үүссэн байгаа шүү дээ. Дээрээ таад одоо дэшээ стэрчгсэн байгааг харж байгаа. Дэшээ стэрсэн дахиад дээр нэг спорт шалгасан байна те. Дэшээ стрээ гараад ирсэн шалгаад. Тэгэхээр нэг 3000 4000 гэсэн төвшин бол ерөөд бол эргээд шал болж хувирж гинэ. Тэгэхээр 4000 гэдэг төвшин дээрээс хөдөлთა авалтуудыг хийх юм бол дэжвэ гэсэн байдлаар хандаж болохоор гэдэг. Тэгэхээр энэ дээр яг урдны түрүүний шал таацалдах процессыг бол энэ тайлбарлаж ирсэн. Бас манай дугаарыг үздэг хүмүүс л мэдж байгаа хаа. За тэгэхээр ерөөд long арилжааны төлөвлөгөөнд бол гарч байна. Тэгэхээр 15 м USDT dominance аяла харж агаад. За USDT dominance дээр бас тэг bearish маягийн паттерн хэсэлүүдээр бас нэг иймэрхүү channel маягийн зүйл үүсэж байгааг харж байгаа. Тэгэхээр магадгүй дээшээ шалгаад доош унаад pullback хөлгөн ороод ирэх юм бол төлөвлөгөө бол ороод ирнэ. Тэгэхээр зөрүүд хэдүүлэнд long арилжаанд орох дайггүй боломжууд нэгдэх юм байна гэж харж болж байна. За ерөнхийдөө бол ингээд шинжилгээгээ дуусгая гэж бодож байна. Ерөнхийдөө бол харж байгаа онцөг бол дээшээ стил бол байсаар байна. За BNB-г хувьд $1000-ын төвшинг бол дээшээ давчаад одоо эргээд дахиад consolidation маягийн хөдөлгөөн бол орж ирж байгаа хаа гэж харж байна. За ингээд харах юм бол түрүүний impulse, correction, impulse орж ирж байна. Дахиад correction хөдөлгөөн орж ирлээ. Тэгэхээр дараагийн impulse хөдөлгөөн дахиад орж иж магадгүй гэдэг л. За иймэрхүү байдлаар яг бүх coin-ууд дээр адилхан харж болно. За ерөөдөө ягаад Bitcoin Ethereum хоёр дээр түлхүү ярьдаг вэ гэхээр ерөнхий маркетингийн чиг баримжаач нь өөрөө Bitcoin Ethereum хоёроо явцдаг учраас за Bitcoin дээр bullish маягийн паттерн үүсэж байгаа нь өөр altcoin-уудаар харах юм бол за арай илүү томорч юм арай илүүгээр дахиад үүсч идэг. Тэгэхээр ерөнхийдөө Bitcoin дээрээсээ суурлаад чиг баримжаа авч байгаа бусад altcoin-ууд дээрсэн ерөнхийдөө шинжлэгээ ханшийн хөдөлгөөн бол ерөнхийдөө л адилхан байдаг шүү. Тэгэхээр бас бус coin болгон бүх coin болгон дээр нь шинжилгээ үйл хийж бол чадахгүй байна. За ингээд ерөнхийдөө техник шинжилгээ дуусгая. За XM дээр $500 giveaway зарласан. За би өнөөдөр ажилтнтай холбогдож байгаа. За манайхаас хэдүүн шаардлага хангасан байна. За хэдүүнд нь шалгаруулах юм бэ? За чи өөрөө шалгаруулдаг уу гэдэг байдлаар цаанаас шалгараагдаад надаа user ID нэрх юм бол энэ хүмүүс за $100 шагналыг авсан байна гэдэг байдлаар хандаад за ерөөдөө бол XM-ийн ерөөдөө wallet руу данс руу ерөөдөө шүү $100 орох болов гэж таамаглаж байна. За тэгээ шагналуудынх нь эзэн додорч бол social хуудасаараа хуудасуудаараа зарлаад явчаа. За ингээ бүгдэнд нь альж амжилт хүсье. Дараагийн дугаар дээр уулзлаа. Түр баяртай.